Сайн байцгаана уу? Өглөөний мэнд төргий. За өнөөдөр та бүхэнтэйгээ өөрийнхөө ажлын нэг өдрийг хуваалцахаар бэлдсэн байна. За тэгээ хэдүүлээ өнөөдөр миний ажил их онцлог бас нэг эмнэлэг дээр очих байгаа. За тэгээд бас өнөөдөр ер нь хэрхэн өнгөрөх талаар бол хэдүүлээ миний нэг өдрийг хуваалцгаая. За ажил руу оръё. За хөрөөндөө ороод ирлээ. Тэгэхээр ер нь бол миний ажил бол нэлээх бас суудаг ажил байдаг, бас гадуур явдаг ажил байгаа. За мэдээж нэвтрүүлгийн бичлэг гээд бас студид ажлууд бол их өрнөдөг. Тэгээ ер нь ажил эхлэхээс өмнө бол миний нэг зуршлалчаад байгаа зүйл бол кофе. Гэхдээ цэвэр хар кофе уудаг. Американо гэж ярьдаг тийм ээ. Бас гадуур бол бас хенд дрипүүд байдаг. Хамгийн гол нь кофег бас зөв зохистой уухын тулд бол чихэргүүгээр, за дээрээс нь сүүгүүгээр цэвэр хараар нуучих юм бол бас эрүүл мэнд тустай гэж үздэг. Тэгээд хоногт бол дээдл нь бол 2 аягыг уухыг бол хамгийн одоо дээд хэмжээ, зохистой хэмжээ гэж үздэг. Тэгэхээр бол тэрнээс бас аль болох хэтрүүлэхгүй уухыг хичээдэг. За тэгэхээр бол кофенийг уучаар кофегоо ууж аваад за тэгээд ийм төлөвлөгөө нэвтрээ. Тэгээд одоо 2020 тийм ээ 2020 он гэдэг. Энэ дээр бол өдөр өдрийнхээ төлөвлөгөөнүүдийг бичээ. За өнөөдрийнхээ төлөвлөсөн юмнуудыг энэ дээрээсээ эргүүлж хараад за шинээр төлөвлөж байгаа зүйлүүдээр энэ дээрээ бичээд тэгээд ерөнхийдөө эхлээд төлөвлөгөөнийхөө юмнууд руу ажиллана. Тэгээд дараагийн хэсэг бол бич тэмдэглэх, за тэгээд боловсруулах ажлууд руугаа ороод за тэгээд тэр зүйлүүдийн дараа нь илүү одоо хүмүүст хүргэх, түгээх талынхаа ажлууд руу ерөнхийдөө ороо явчихдаг. Тэгэхээр өнөөдөр бас офс дээр нэг жоохон суугаад за өдөр бас нэг эмнэлэг дээр очих хэрэгтэй байгаа. Энэ бол анх би оюутан болоход анагаахын сургуулийн оюутнууд, багш нар, эмчнэрийн бас мөрөөдөл байсан нэг юм эмнэлэг байгаа. Энэ бол их сургуулийн дэргэдэх University Hospital яг бол оюутнууд бол бүгд мөрөөж ирсэн. Тэгээд энэ мөрөөдөл бол энэ жил бол бас энэ мөрөөдөл өнгөрсөн онд бол мөрөөдөл бол биелсэн. Тэгээд тэр бол Японы ард түмний одоо тусламжаар Монгол Улсын засгийн газрын бас дэмжлэгтэйгээр одоо анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэд одоо их сургуулийн эмнэлэг бий болсон байгаа. Тэгэхээр энэ их сургуулийн эмнэлэг гэж яг юу байдгийг, ямар хүчин чадалтай байдгийг тэр талаар бас найзуудтай, Facebook, за энэ сошиал нийгмийн бас хүмүүстэй бас гоё мэдээлэл хүргэе гэж бас төлөвлөсөн байгаа. Тэгэхээр өнөөдрийн ажил бол их сургуулийн эмнэлэгтэй танилцахаар байгаа шүү. За яг одоо анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэд их сургуулийн эмнэлэг рүү явж байна. За тэгээд мэдээж их сургуулийн эмнэлэг бол хамгийн одоо эрдэм шинжилгээнд дээр суурилсан, за нотлохоон суурилсан. Ер нь бол хамгийн сайн боловсон хүчнүүдээр бүрдсэн эмнэлгийг ер нь бол их сургуулийн эмнэлэг гэж олон улсад нэршдэг. За тэгээд манай яг Монголд бол анхны их сургуулийн эмнэлэг өнгөрсөн жил ямар ч нээлттэй хийсэн. Тэгээд их сургуулийн эмнэлгийн нээлтийн зураг хөрөг бичлэгийг харснаас хойш яг өөрөө л очиж үзээгүй их гоё. Яг японочдын одоо стандартаар японочдын одоо бүх менежмент нэвтрүүлсэн ийм эмнэлэг байгаа. Тэгээд орхосоо ихсүүлээд их гоё байх байна. Би бас очив. Яг дотор нь орж үзхийг бол нэгэн дээрээс үсээдсэн. Тэгээд өнөөдөр тэр очих өдөр нь бол өнөөдөр юм байна.
За. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За. Яг одоо бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх их сургуулийн эмнэлэг дээрээ ирлээ. Их сургуулийн эмнэлэг ч одоо нэр нь яг юу гэж нэрлэж байна? Ер нь бол одоо Монгол Японы сургалтын эмнэлэг гэдэг хүмүүстэр явж байгаа их сургуулийн эмнэлгийн дэргэдэх тий. Монгол Японы сургалтын эмнэлэг гэж явж байна. За тэгээ би бас намайг үрсэн Бадрахыгаа бас танилцуулъя гэж бодож байна. За Бадрах бол бас манай курсын залуу байгаа. За яг энэ эмнэлэг дээр бол дүр санчилгаа дурангийн тасагт бол эмчээрээ ажиллаж байгаа. За тэгээд Бадрах маань ямар ч сан эмнэлгээ эхлээд гоё танилцуулах хэрэгтэй байгаа тийм ээ. Яг үнэс товчхон хэдүүлээ ярилцаад явъя. За энэ аль хэсгүүд энэ дээр ч ямар ч ухтаал явж байна тий. За яг манай эмнэлэг бол үндсэн олон нэм чиглэлүүдтэй байгаа. Тэгээд энэ чиглэлүүдийн хамгийн одоо гол хэсэг нь бол манай энэ эмнэлгийн одоо сайн явж байгаа хэсэг бол амбулаторийн хэсэг байгаа. Тэгээд амбулаторийн хэсэг нь бол нийтдээ 56 ийм эмч ажилчдыг бол энэ амбулаторийн тусламж үүсгэл хөргөж байгаа. Тэгээд энд ийм бүртгэл нэг гэсэн юм хэсгүүдтэй. Тэгээд энд ингээ хүмүүс нь номер аваад халуунаа үзүүлээд хувцас үлгүүлээд ингээ бүртгэлээ хийгдээд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа ийм одоо их чухал хэсэг байгаа. За тэгэхээр би хувцас үлгүүлчих тий. Хувцас за тэгээд ши хувцас үлгүүлчих. Оюутан болоход л яг анагаахын сургуульд ороод оюутан болоход сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулагдах байгаа гэдэг мэдээлэл явж ирсэн. Тэгээд тэр ухаан үед бол маш бүгдийн хүсэж хүлээж ирсэн зүйл одоо ямар ч сан бий болцсон байгаад нь бол их таатай. Тэгээ өнөөдөр бүр ингээд танилцах, бүр ажлын шугамар хүртэл ингээд явж байгаа даа сайхан байна. Баярлалаа тий. Нэг 2 3 дугаар шатлын эмнэлэг гэж мэдэн шүү дээ тийм. За 1 дугаар шатлууд өөрхийн эмнэлэг, 2 дугаар шатлал дүүргийн нэгдсэн эмнэлэг тийм ээ. 3 дугаар шатлал бол клиникийн эмнэлэг. Тэгвэл энэ их сургуулийн эмнэлэг одоо энэ шатлын эмнэлгүүдээс одоо онцлог одоо давуу тал нь юугаараа өөр байгаад байна тий. За тэгэхээр энэ их сургуулийн эмнэлгийн тогтолцоо гэдэг бол анх манад бий болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ Монгол Япон сургалтын эмнэлэг гэдэг гашуусын их сургуулийн эмнэлэг маань энэ тогтолцоог Монгол улсдаа бий болгоснороо одоо их чухал ач холбогдолтой. Тэгээ энэ тогтолцоог бид нэр одоо энэ тогтолцоо нь юу юм бэ гэхээр их сургуулийн эмнэлэг гэдэг бол олон улсад юу гэдэг юм бэ гэхээр тухайн улсдаа эрүүл мэндийн асуудлыг чиглүүлж явдаг, шийддэг. Их сургуулийн эмнэлгүүдийн одоо тэр профессорууд зөвлөх эмчнэрийн үгнээс гарч байгаа, амнаас нь гарч байгаа үг гэдэг юм уу те. Тэргээр бол одоо эрүүл мэндийн одоо бодлого тодорхой хэмжээгээр нөлөөлөө явж байгаа хэвээр. Ийм өөрөөр хэлбэл улсынхаа хэмжээнд эмнэл зүүн, эрдэм шинжилгээ, сургалтын бүх асуудлыг одоо шийддэг, зөвлөдөг ийм одоо эмнэлэг байх ёстой гэсэн юм мэдээ. Ингээ манай ажилчдын хэсэг. Тэгэхээр энэ дээр бол яаж юм гэхээр бүх ингээ дөрвөн блоктай. Тэгээ тэрүүнийх бол доторх байлаа тий. Дотор мэдрэл. За энд бол мэдрэлээс гадна үйл аншийн кабинетууд ингээ зэрэгцээ явцсан. Ийм бахан. За энэ манай булчингийн бичлэг байна. Би түрүү ярьсан. Энэ бол одоо бас Монголд энэ эмнэлгүүдэд бол нэх байдаггүй. Тэгээ энэ дээр одоо манайх одоо ингээд ач холбогдолтой юу гэхээр одоо нөгөө янз бүрийн шалтгаантай булчин сулрлуудыг оншилдог. Манайд одоо жишээл энийг орж энэ чинь 10 сараас эхлээд үйл ажиллагаа явуулахад оншин тодорхойгүй байсан 2-3 тохиолдол бас ингээд гараал ирж байгаа байхгүй. За тэгээ ингээд булчин сулрсан ямар юмны шалтгаантай, мэдрэлийн шалтгаантай юм уу, өөр шалтгаантай юм уу тэд нарыг ингэж тодруулдаг ийм бахан. За ингээд кабинетууд маань эмчнэр маань энэ хаалгаараа орно. Манай сувилагч нар болохоор энэ арийнхаа хэсгээр байна. За бүх мэдээлэл бол нөгөө эмнэлгийн мэдээллийн системд орж явна. Сувилагч маань үнэлгээгээ хийн, даралтай үзэн, сүдсээ үзэн, түүсээ тоолно, амьсгал хэд байгаа. Үнэлгээгээ оруулаад эмчтэй өгнө. Тэгээ эмч одоо үзлэгээгээд явна гэсэн. За энд бодвол ичнэр багш үзлэг хийж байгаа хаа гэж бодож чинь тийм байна. Ийм. Энэ дээр бол ерөнхийдөө бүх цахан байгуулалтууд юм. За энэ манай ээгийн хэсэг. Зүрхний нөгөө зүрхийн тархины цэцлэгийн бичлэг хэсэгтэй. Ингээ оруулаач чинь ингээд өвчтөн маань эн чинь үйлчлэгч маань эн чинь орно, эмч маань эн чинь ажиллана, эн чинь үзэн бичлэгээ ингээ энд унтчих нь юу яаж нэг ингээ хянаа авчих. За ингээ мэдрэлийн хэсгүүд маань ингээ за ингээд бишгээ явахаар тэгэл зүрх энэ тархины цэцлэгийн бичлэг саяны нөгөө цонхоор харсан өрөө чинь хана шүү дээ. Тэгээ хүн байд апалн болно байхгүй бах тий. Цонхоор хараал тий тайван байна. За. За энэ манай амьсгалын
Хүн наадвар чинь нөгөө одоо дуу чимээ тайван унтчих ёстой. Тэгээ дуу чимээ нэвтрүүлэхгүй ч гэдэг юм уу. Энэ стандартын дагуу бүх юмнууд байгаа. За энэ манай ингээд амьсгалын багтаамж үздэг өрөө байх ёстой. Амьсгалын багтаамж өрөө. За тэгээд бүх өрөөнүүдэд юу байдгийг гэхээр өндөр одоо ийм өрөөнүүдийн тоноглол бол адилхан доо. Тэгэхээр энэ өрөөний тоноглолыг л харуулчихад бараг болох байхаа. Бүх өрөө бол нөгөө зураг уншдаг юмтайгаа жин өндөр хэмжигчтэйгээ даралт хэмжигчтэйгээ үйлдвэрийнхаа стандарт бүх өрөөнүүд. Тэгээ эмч энд байна, үйлчлэгч энд байна. За үйлчлүүлэгч буцаад тэнд тавьж болно. Үйлчлүүлэгчийг дагаж орж ирэхэд бас хүн байж байгаа шүү дээ. Тэнд бас нэг жижиг санаал энэ дараас дотор өгчин. Тэгээд энэ дотор цаатлын хаалгаас түрүүн бидний орж ирсэн. Тэгээ үйлчлэгч бол энэ хаалгаараа орж ирнэ. Сувлэгч бол энэ хаалгаараа эмчтэйгээ харилцсан. Өвчтнээ тэндээс дуудаж өгнө. Эмч бол зөвхөн энэ дотор л байж. За энэ шиг манай зүрхний хэсэг явж байгаа. Тэгээд ачаалттай бичдэг, сахалгаан бичдэг, зүрхний яхаа бүгд байж. Тэгээд түрүү А, Б, С гэдэг балакууд байгаа. балакууд байсан. Тэгэхээр энэ тусдаа за С балакууд мисаллих голтой. С Одоо энэ бол ингээд дотор яваад мэдрэл яваад тасчлаа гэсэн үг шүү дээ. Дотрын долоо. Би сэтэр очингууд тий одоо ингээд мис асал авчиж байгаа байхгүй. Мис асал тэгэл нүд чи хамар хоолоо. За би сэтэр эднэр орж ирнэ. Ийшээгээ бас үйлчлэх нөр нь юунтэй адилхан. Тэгэхээр энэ дээр систем нь бол адилхан. Тэгээ манай мис аслын өрөөн дээр бол одоо жишээлбэл хавдар, гэмтэл, урлог бүгд ингэ байж байна гэсэн үг шүү дээ. Яг л сургууль дээр бүх тэмдгүүд байна, бүх багш нар байна, бүх эмчнэр байна. Ажиллах боловсны өвчтөл бүгд байж байна гэсэн үг тийм. За С балакийн хувьд л эмэгтэйчүүд хүүхэд. зөв. Хүүхэд одоо хэмжилтийн төвүүд. За тэр нэг болонд нэг хөрхэн цагаан харагдж байгаа шүү шиг. Тэнд одоо хүүхдээ хөхүүлэх өрөөч гэдэг юм уу тийм юм чи эмнэлэг дээр байхгүй шүү дээ. Иймэрхүү. Тэгээд ийшээ хэвтийн имжлүүлэх тасаг. Одоо энэ хэвтийн имжлүүлэх буюу нэг хэвтийн имжлүүлэх хэвтийн имжлүүлэх тасаг. тасаг дотрын тасаг бол ерөнхийдөө 28 ортой. Тэгээ тасаг болгоо өөр ортой. Тэрийг одоо тасгийнхнаас нь асуусан дээр баг тий 28 ортой. За ийшээгээ бол манай сэхэн амьдруулах тасаг. Амбал юу вэ нэг яалтаа тусламж нөгөө талдаа бас орчиж байгаа. Нөгөө талдаа тий хэвтийн имжлүүлэх энэний дээр 1 2 3 дугаар тасаг гэдэг. 1-р тасаг бол дотор мэдрэл. 2-р тасаг болохоор мис засал. 3 болохоор эмэгтэйчүүд хүүхэд байна гэсэн. За энэ дээр С нэг тий Энд манай бүхэл юм байна тий. Энд дэр бас удам зүй гэдгээр тий нөгөө юу шүү дээ. Одоо генетикийн үйлчлэлүүдийг харахад их хэцүү. Энд бас энэ байж идэгэн. зөв. Ортопедик surgery-гээ совог засал бас байж байгаа. Энэ чинь одоо хүмүүс ганцхан гэмтэл дээр л баг явдаг шүү дээ. Тэгэхээр манайх руу манай багш нар бас ирээл үзнэ ялгаагүй тий. Тэгээ бид нар одоо үнэхээр Японы арт мэдсэн газарт баярлалаа. Ийм одоо шин систем, шин нэмтийг барьж өгсөн гэдгийг бол талархаж байгаа үнэхээр энэ тий. Тэгээд үйл ажиллагаагаа одоо яаж гоё авч явах вэ? Яаж тэр Японы технологиг одоо хэвшүүлэх үү гэдэг дээр бүгд анхаарч ажиллаж байна. За маска хийж ин бид улс орон дээр маскны асуудалтай болсон шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нөгөө ямар ч өөрснийхээ гараар бас ингээд амбалтаар юуныхаа маскуудаа бэлтэж байгаа манай сувлэгч нар. Хаа сайгуул маскны асуудалтай байна шүү. Өсгөөчүүд нь яагаад нөө? Ялгаагүй бах уу? Өдөрт ер нь хэдэн маск таад ойж юм бэ? Тийм үү? Өөцө болж штэ. Дотооддоо таад бол тэгээд ихэнх маскуудаа өөрсдөө барьж байгаа шүү дээ. За ингээд тасгууд ерөнхийдөө бол тасгад бол нэг амар олон ор бол байхгүй. Дээд нь 4 ортой л байгаа тий. 2-4 ортой ийм гоё өрөөнд идэв штэ. Орнууд нь ийм. Оо тэгээ орнууд стандартаар. Тэгээ хяналтын одоо юмнууд нь ингээл зоогдно ингээл байж байна тий. За ингээд ичнэр багш энэ дотрын тасаг руу хамаагүй орж болж байна. За тэгээд ерөнхийдөө Монгол эмнэлгүүд дээр байдаг энэ нарийн цэвэр өрөөнд гэхэд бүгд бэдтэй. Тэгэл одоо хөгжлийн бэрхшээлтийн хүмүүс зориулсан нь тусдаа. Харин болно анхаагаа үзчихэж. Ер нь юмны хөгжлийг ариун цэврийн noiыг харахад
мэдэгдсэн гэсэн шүү дээ. Ер нь бол. Тийм. Тэр цэм Япончуудын тийм ер нь нойтын Энэ манай эмчнэрийн өрөө байна. Тий. Онгорхоо эмчнэр ингээл юм аягаар сууж тасгийн тий. Цаашаа эрдэнтүүдийн үзлэгийн өрөө гэдэгт хоёр янз. Цаана сувилхан үзлэг гэдэг юм байгаа шүү дээ. Сувилхан үзлэгийн өрөөнд тустай, эмчийн үзлэгийн өрөөнд тустай ч гэдэг юм уу тий. Тэгээ өрөөнүүд бол ерөнхийдөө ийм. За энэ шигээ тойроод явал сургалтын өрөө мөрөө гэдэг их гой гой юмнууд байгаа. Тийш орч очсон байна тий. За энэ ажилчдын амралтын өрөө тий бүх юм байна. За энэ шигээ бол ингээд шүршүр мөршүр ажилчдынхч байна, үйлчлүүлэгчч байна тий. Ингээ өнөө. өвчний угаалгын Угаалгын өрөө энэ их гоё өрөө. Гоё өрөө ч яг энэ юу яддаг штеп. Бүр ингээд гаталтаа нь оруулаад угаачдаг. Одоо бид нар босож масаж чадахгүй байж болно штеп тий. Ийм том өрөө байхгүй. тийм ээ. Тэр шууд ингээд тэрхтэг ороод тэндээ сууж байгаа юм. Тий болно тий. Угаадаг тэрхтээ тусдаа тий. За ингээд олон улсын стандартын эмнэлэг л байхгүй юу? Ер нь бол стандартын хувьд л яг стандартаараа Өөрөө ч барьсан. анхудын докторч үзтээ. За дээрэс нь бол бас За сошиалч гэсэн хүмүүстэй шууд бас. тий ингээд ер нь бол ингээд байж байна да. Энэ нийтийнх нь тийм. Тий нийт тий. Гэхдээ манай эмнэлэгт ирж байгаа хүмүүс бол одоо юу гэдгийг хүмүүсийнхээ хувьд амар одоо айгүйх тийм юу авч байгаа штэ. Ташаал юм чинь ингээд гадаадд ихэнх нь явж үзээгүй хүнч байгаа. Үзсэн хүмүүс нь ч юм нь ер нь тэр төвшөнд их гоё харагдаж байна. Би үзээгүүд нь бас ийм гоё орчинд ороод ирэхээр энэ дээр бас яаж бид нар гоё хэрэглэх үү нэ тэрэ гэдэг дээр бас анхаарна тий. За энэ хоёр тусгаарлах өрөөнүүд тасагт байгаа цаашаа сөрөг даралттай өрөөнүүд гэдэг тий. Одоо дархлаа дарангуулагдсан хүмүүс байдаг юм уу? Эсвэл халдвартай энэ төр хүмүүс тусдаа орж ирнэ. Агаарын урсгал гэдэг нь өөр өөр байх. Аль урсгал нь өөр өөр тавьчихсан. За тэр мөхөртөл манай татварын засгийн сургалтын өрөө гэж. Тий. Иймэрхүү. За тэгэхээр энэ дээр бас багшийн хэлээд байгаа юм ингээд амралтаар одоо яг энэ хэвтийн шүлгт асахтай дандаа сургалтын өрөө гэдгийг бас яриад байгаа нь бол их сургуулийн эмнэлэг гэдэг утгаараа зөвхөн хүн үзэж имжлэхээс гадна дандаа бас энэ дээр эрдэм шинжилгээ судалгааны юмнууд бас явж байдаг. Сургалт судалгаа эрдэм шинжилгээ цуг дараа нь резидентийн өрөө бас тустай. Одоо резидентүүд маань зарим газар чинь ингээд орох газаргүй гэдэг шиг тий байж байгаа шүү дээ өөрхөдөө. Гэхдээ эмнэлгүүд маань тодорхой хэмжээгээр шийдэл байгаа тэгтэл бас асуудалтай тий. За энэ үйлчлэгийн төрөн бие нөгөө эмчийн талын үйлчлэгийг харуулсан шүү дээ. Энэ талаасаа болохоор сувилахын үнэлгээний энд хийх бичнэ. Тэгэхээр нөгөө манай дээр бас нөгөө сувилахын тусламж үйлчлэгээ дээр Япон менежмент бичсэн тусдаа орж иж байгаа байхгүй юу? Тоон сувилагчийн тоо бас их өндөр. Одоо Монгол улсад байхгүй эмч сувилагчийн харьцаа гарч ирж штэ. Нэг эмчд Япон бол нэг сувилагч нэг эмч. Манайх бол одоо нэг эмч хоёр юу лээ? Хоёр эмч нэг сувилагч. Уул нь бол тэдний ярьж байгаа нь бол нэг эмч нэг сувилагч. Тэгэхээр манайх бол энэ дээр чадахгүй. Тэгэхээр нэг эмчд хоёр сувилагч. Манайх бол эсрэгээр явж байгаа тийм. Тэгтэл одоо яг Монголда бол бас төгөлгөл ядаал тийм. За уулзалтын өрөө гэж байж байна. Энэ дээр болохоор нөгөө арга гэрийнхэнтэй зөвлөгөө мөвлөгөө өгч юм уу тиймэрхүү. За энд бол эргэлтээр ирсэн хүмүүс одоо хүмүүстэйгээ уулзалтын хэсэгтэйгээ ингээ уулзсан. Бүх тасгуудад ерөнхийдөө нэг иймэрхүү зохион байгуулалттай байж байгаа. Тэгээ манай залуучууд энд одоо эн чинь тасаг хэдийгээр ажилд ороогүй ч гэсэн симуляц гэдэг үйл ажиллагаагаа бэлэн байдалд бэлдээд юм аяга явж байна л гэсэн. Бүгдийн жигдүүр. За ийм хүн ороод ирвэл яах вэ? Одоо харалттай хүн ороод ирвэл хин хаашаа яаж хөдлөх юм бүр тийм тоглоом шиг явж байна гэсэн үг шүү дээ. Тоглоомч яваад тийм бүр нарийн үйл ажиллагаагаа маш их нарийн явуулж байна. Бэлэн байдалд явуулж байна. За иймэрхүү л байгаа да. За одоо яг их сургуулийн эмнэлгийн одоо дуран дүр сонжлооны хэсгээр байж байна. За тэгэхээр бол яг одоо би бол өөртөө одоо жилд нэг удаа бол урьдчилан сэргийлэх хүсдэг. Одоо хэд хэвэн шинжилгээ хийдэг. Тэгээд эмнэлэг дээр ирснийх бас цаг аваад үйлчлэх гээд байж байна. Удахгүй дуутах баг. Баяр байна. За. Сайн Сайн байна уу? байна. За. Та эс суугаад готлоо байлаа. За. За тэгээд хичээгээс тайлбарлаа. За гэлж. Зөөр юу вэ? Зөөр арцсан гай. Гэхдээ энэ зүүн буурын тус газар жоо хаяада чилээд Эдний B2-өөсөн шинжилгээ өгч яваа та. өгчээсэн. За, эдлээ. Б-гийн багтаа шарлаж ирсэн. За, Б-гээр үү? Тий. Сүүлд ер нь тоол болоо та.
тоолуулаагүй зүгээр л өгсөн зүгээр нөгөө эсрэг бие үзүүлээл За. тоолуулаагүй байгаа. Эсрэг бие үзүүлэлт илэрсэн. Илэрсэн. Хаалны шингэц хэрэг аа. Хоолны шингэж зарцсан байгаа айгу. За ингээд бас өрөөд одоо эмнэлгийнхаа үйл ажиллагааг танилцуулсан. Бодрох хэмжтэй баярлалаа. За баярлалаа та бүхэн ч гэсэн бид бүхний урилгыг хүлээж авч эмнэлгийн маань энэ хүмүүс таниулжтай яг нөгөө бид нарт бол ийм олон хүлээлт байгаа ард түмэнд энд яаж очдгийг те хөдөө орон нутгаас бид нар л ингээ холбогддог учраас одоо олон нийт ирсэд энэ сүлжээг ашиглаж бид бүхэн энэ эмнэлгээ ингэж танилцуулах нь бол зөв юм байна гэж бүх одоо манай энэ ажиллаж байгаа эмч багш ажилтан албаагч төл ийм юмуд ярьсан. Тэгээд удирдлагууд маань ч гэсэн энийг бол танилцаж мэдсэн. Тийм учраас бид нар ийм заавал одоо бүх юм хөтөлбөртэй байх албагүй те ингээ хаяа бас ийм цахим орчингоор ч гэсэн дамжуулж эмнэлгээ танилцуулах нь зөв юм байна гэдэг та бүхэнд бас холбогдсон байгаа. Тэгээд хүрэлцэн ээлж бас бид бүхний үйл ажиллагаатай танилцаж одоо хүмүүс бас их нээлттэй байдлаар танилцуулсан та бүхэндээ баярлалаа. Цаашдын бас ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд бидний хувьд бол бас ер нь цаашдаа нэг тасаг дээр нарийн мэрэгчлийн багш нартай профессортой хамт суугаад зөвлөгөө мэдээлэл өгөнгөө бас эмнэлгийн үйл ажиллагааг дэлгэрүүлж бас та бүхэнтэй хүргэнэ гэж бас төлөвлөж байгаа шүү. За баяртай. За баяртай.